саналаа бүтээл болгоод бүтээлээ бизнес болгоод ол зомогтой буцнаа гэж итгэл дүүрэн байна. Бүгдэд нь амжилт хүсье. Намайг Дашаравдангийн Эрдэнэчмэг гэдэг. Би техникийн ухааны доктор. Мал амтны тэжээлийн 3 патент эзэмшдэг. За эзэмшиж байгаа патентынхаа дагуу налаахад тэжээлийн үйлдвэр байгуулсан. Манай үйлдвэрт бүрэн найрлагт холимог багсармал хорголжин тэжээл мөн бүрэн найрлагт эрдэс нэмэлт тэжээл үйлдвэрлэдэг. Одоогийн байдлаар бид хурдан морины тэжээл, үхрийн тэжээл, гахаан тэжээл, дахиан тэжээл, жижиг амтны тэжээл үйлдвэрлэж байгаа. За өрг нэвтрүүлэгт би борлуулалтынхаа зах зээлийг өргөжүүлэх зорилготой оролцож байгаа. За манай тэжээл бусад тэжээлтэй харьцуулахад өртөг хямд, чанартай Монгол орны хөрсөн дургасан түүхий дээр хаягдалгүй технологиор үйлдвэрлэлээ явуулдаг. Та тэжээлээ зах зээл дээр нийлүүлээд эхэлсэн юм байна. Өөрийн үйлдвэртэй юм байна. Өргөн нэвтрүүлгээс та яг юу хүсэж байна? За өргөн нэвтрүүл би бол тэжээлийн үйлдвэртэй. Өргөн нэвтрүүлгээс би нэгдүгээр тэжээлийнхаа үйлдвэрийг өргөжүүлэх. Хоёрдугаарт бид одоо дахиан тэжээл үйлдвэрлэж байгаа юм чинь гаднаас одоо манайх дахиан тэжээлийг 100% импортлдог. Импортын тэжээлийг орлох. Цаашдаа Монголд махны чиглэлийн дахиан аж ахуй хөгжүүлэх ийм зорилготой бид махны чиглэлийн дахиан аж ахуй хөгжүүлэх төсөл боловсруулсан. Энэ төсөлдөө одоо бид бас санхүүгийн дэмжлэг төсөлцөө энэ нэвтрүүлгээр одоо дамжуулж өсөж байгаа. Таны энэ саналыг миний хувьд дэмжиж байна. Миний хувьд дэмжиж байна. 2 дугаар шатанд оруулъя гэж бодож байна. Танд амжилт хүсье. Хоёр шүүгч маань таны патенттай тэжээлийг Монголын зах зээлд өргөжүүлэх энэ ажлыг дэмжье гэж ингэж хэлж байна. Тэгэхээр бид нар нэвтрүүлэг зохион байгуулагчдын зүгээс хамгийн чухал олзуурхаж байгаа энэ зүйл бол нэгдүгээрт Монгол хөрсөн дээр ургасан түүхий дээр хийсэн экологийн гаралтай ийм бүтээгдэхүүнээр тэжээгдэх дахиад удахгүй нийслэлчүүд маань хүнсэндээ эргэлэх ийм боломжтой болох юм байна гэж ингэж харж байгаа учраас нэвтрүүлгийн зүгээс танд боломж олгоё. Бид таны энэ оюуны бүтээлийг зах зээл дээр тэлэхэд чинь хөрөнгө усахтанд туслая. Танд боломж олгоё. Эхнийхээ шатанд бодвол тэнцсэн шүүгчд маань их олон талын асуудал хөндөд энэ дотроос яг өнөөдөр стратегийн ач холбогдолтой яг улс оронд хэрэгтэй ийм тулгымдсан асуудлуудыг тэд одоо авч аль болох одоо бололцоотой нөхцлүүдийг нь одоо хангаж өгөх цаашдаа хүсэлтийг нь биелүүлэх одоо энэ тал дээр бол их сайхан одоо хандсан. Оюуны өмчийн шинэ бүтээл ангилал. Тэг 6 дугаартай оролцогч Дашаравдангийн Эрдэнэчмэг бүтээлийн нэр Цеолитчулсан малын нэмэлт тэжээл. Би Чех улсад дээд сургууль төгсөөд политехникийн дээд сургуульд 10 жил багшлаад 1991 оноос Чех улсын Прагийн техникийн их сургуульд одоо докторийн зэрэгээр очиж суралцсан. За миний үндсэн мэргэжил бол хим технологийн мэргэжилтэй. Намайг Карлийн их сургуульд ингээд сурч байхад манад ерөнхийлөгчийн айлчлал Чех улсад болсон. За тэн дээр болохоор зэрэг манай хөдөө аж ахуйн салбарын одоо сайд нар ирсэн. Ингээд бид одоо элчин сайдын яамн дээр одоо тэнд ажиллаж амьдарч байгаа сурч байгаа монголчуудтай одоо уулзалт хийсэн. Манайх ч одоо мал аж ахуйн орн шүү дээ. Одоо бид одоо малыг шахаж бордох, ерөн цаашдаа фермерийн аж ахуйд одоо шилжих ийм үйл явцыг бол бид одоо судалж байгаа. Тэгэхээр зэрэг та энэ чиглэлээр одоо ажиллавал улс их орондоо одоо их зүйлийг бүтээж чадах юм аа гэж одоо ерөнхийлөгч болон одоо хөдөө аж ахуйн яамны одоо сайд нар санал тавьсан. Тэгээд би хэсэг хугацаанд бодсны дараа за ерөөсөө би эннээсээ хөдөө аж ахуйн салбарыг нь одоо сугалж авъя. За ингээд л одоо тэжээл рүү орсон ийм түүхтэй. Хөдөө аж ахуйн салбар уналтанд орж мал аж ахуйн орон гих тодотголтой Монгол орон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ гаднаас авдаг болсон байсан үе саяхныхаа. Харин төр арга хэмжээ авснаар хөдөө аж ахуйн салбар бүрэн сэргсэн амжилтаар бид бахархаж байгаа. Гэхдээ олон аж ахуйн мал амтнаа тэжээх тэжээлийн асуудлыг хүнд хэцүү байгаа талаар ярьдаг. Тэдний бэрхшээлийг олж харж олон жилийн судалгаа эрдэм шинжилгээний ажил болгон Монгол орны нөхцөл тохиромжтой шинэ тэжээлийг гарган авсан хөдөө аж ахуйн эрдэмтэн Эрдэнэчмэгийн бүтээлийг өргөн нэвтрүүлгийн 2 дугаар шатанд бизнес болгон хөгжүүлнэ. Миний одоо энэ эрдэм шинжилгээний гол ажил маань тэжээл байсан. Тэгэхдээ Монгол орны түүхий дээр
одоо судалгаа шинжилгээнийхээ ажлыг хийсэн. Манай энэ фермерийн аж ахуйнууд бол яг гаднаас импортлж ил байна л да тэжээлээ. Бидний үйлдвэрлэж байгаа тэжээл бол импортын тэжээлээс би чанарын хувьд бол илүү гэж бол хэлж чадна. Every purpose under heaven. A time of love, a time of hate, a time of war, a time of peace, a time you may embrace, a time to refrain from embracing. Би энэ одоо хийж байгаа тэжээлдээ одоо лицензийн гэрээтэй одоо байнгын одоо худалдан авахч ийм аж ахуйн нэгжийг бол нэгжтэй хамтран ажиллахыг бол маш их хүсэж байна. Яагаад чи ингэж заавал гэрээтэй ажиллах гэдэг юм хөлөө зэрэг би нөгөө өөрөө эрдэмтэн хүн судалгаа шинжилгээний ажлыг би тэр аж ахуй дээр хийнэ гэж зорж байгаа юм. Ямар судалгаа шинжилгээний ажлыг хийх вөхлөөр яавал энэ тэжээл илүү чанартай болох вэ? Яавал энэ тэжээлийн өртгийг бид нар бууруулчих вэ? Хамгийн гол нь чанартай өртөг буурсан тэмэл тэжээл бол бид нар арт түмэнд хүргэх юм зорилготой. За танд юуны өмнө баяр хүргэе. За баярлалаа. Бидний түрүүчийн уулзалтаас хойш өөрөөр хэлбэл 1-р шат дууснаас хойш бүх оролцогчид маань 2-р шатанда бэлдсэн байгаа. Ингээд та 2-р шатанда хэрхэн бэлдэв? За юуны өмнө хамтран бас энэ өрөг нэвтрүүлэгт орж байгаа нөхдүүдтэй энэ өдрийн мэндийг төвшүүлээд үүний зэрэгцээ телевиз үзэгч хүмүүст бас мэд төвшүүлж байна. За гараагаа их амжилттай ирсэндээ би их баяртай байна. Тийм ээ. Өргө нэвтрүүлгийн оролцогч Эрдэнэчимгийн чөлөөтжүүлсэн мал амтны тэжээл бүтээлийг зах зээлд хөгжүүлэхээр MICG бизнесийн зөвлөх компани өргөтэй нэгдэж байна. Хөдөө аж ахуйн салбарт хамгийн чухал асуудал бол малын тэжээл байдаг. Цеолитис натрийг солиожсэн тэжээл үйлдвэртэй бид хамтарч ажилласнаар ирээдүйд Монгол улс бол импортыг орлох бүтээгдэхүүн бий болох боломжтой юм аа. Богино хугацааны дотор нөгөө боожуулагч болсон. Боожуулагчийн болоод судалгааныхаа ажлыг эхэлсэн байгаа болохоор зэрэг одоо 2 дугаар шатанд өгсөн 6 даалгавраа богино хугацаанд биелүүлэх бүрэн боломжтой.